Hello everyone, and this is the preparation of entrance examination, and today we're gonna practice the matching beginnings. Today we're gonna practice how to match beginnings with the endings. За өнөөдрийн хичээл бол өгүүлбэрийн эхлэлийг төгсгөлтөнд хэрхэн холбох вэ? Буюу эсвэлтэй ерөнхий шалгалтын 2 дугаар хэсэг дээр орж ирдэг ийм дасгал дээр ажилланаа. За тэгэхээр бас л яг энэ дасгал даалгаврыг яаж гүйцэтгэх вэ гэдэг тийм метод буюу аргыг сурна гэсэн. Тэгээд энэ дасгалын гол онцлог нь юу вэ гэхээр this is not a multiple choice questions буюу энэ дасгал бол олон хариултаас нэгийг нь сонгох гэсэн ийм дасгал бол ерөөсөө биш. Яг тухайн ингээд өгөгдчихсэн өгүүлбэрүүдийн эхлэлийг зөв төгсгөлтөнд холбодог. За тэгээд төгсгөлүүд нь бас ингээд одоо өгүүлбэрийн эхлэлүүд нь 5 өгүүлбэр байхад төгсгөлүүд нь 7 байдаг ч юм уу тийм ээ. Тэгэхээр нөгөө extra одоо endings нэмэлт нөгөө одоо төгсгөлүүд байна гэсэн үг. За тэгэхээр энэ бол бас нөгөө сонгох хариулт биш учраас бага зэргийн төвөгтэй байж магадгүй. Гэтэ бас харьцангуй бас гайгүй амархан ийм төвшний хичээл таск байгаа. За тэгээд энэ хичээл маань ер нь бол дунд болон дундаас дээш түвшний хүүхдүүдэд зориулагдсан хичээл. За гэхдээ бас ер нь бол дунд түвшнээс доогуур түвшний хүүхдүүдээс сурах боломжтой, үзээд дагаж хийх боломжтой ийм хичээл байгаа. За тэгэхээр ерөнхийдөө дасгалууд маань ийм байна. За яг 5 өгүүлбэрийн эхлэлүүд байна. Тэгээд 7 өгүүлбэрийн төгсгөлүүд байгаа. Тэгэхээр эдгээрүүдийг яг зөв хооронд нь холбоно гэсэн. Тэгээд хоёр нь болохоор илүү буюу хоёр нь л ерөөсөө аль ч өгүүлбэртэй таарахгүй юм хариултууд байгаа гэсэн үг байна. За тэгэхээр шууд бас эхлээд хийгээд явъя. За өгүүлбэрийн эхлэл байна тийм ээ. За энэ дээр болохоор enter the conference room it was empty except за ийм хариулт байна. Тэгэхээр энэ хэсэг дээр яг юуг нь голчлон анхаарах вэ гэхээр яг тэр except гэдэг үг байна уу эсвэл when байна уу while байна уу гэх мэтчлэнгээр эдгээр өгнүүд бас энэ асуулыг зөв хийхэд тусалдаг. За тэгэхээр энэ дээр бид нар бол except гэдэг үг байгаа тийм ээ. За тэгэхээр энэ дээр бол except гэдэг үгийн тайлбар байна л да. За except is a preposition. За except гэдэг үг бол preposition буюу өгтөр үг юм байна тийм ээ. За өгтөр үгийн үүргээр орд юм байна. За тэгээд энэ үгний утга маань not including буюу одоо тухайн зүйл одоо тэр түүнээс гадна тиймээс гадна гэсэн нэг санаа үүсгээд явдаг. Тэгээд it should be followed by a noun which acts as its object буюу except ханаас ер нь бол үйл үг юу нэр үг ороод явах хэрэгтэй гэдэг зүйл ярьж байна тийм ээ. За одоо жишээлбэл everybody can except John буюу за John-оос бусдын бүгдээрээ ирсэн тийм ээ. Ийм өгүүлбэр байна. За тэгэхээр ингээ everybody гэдэг энэ өгүүлбэр байна. За John гэдэг бас нэг үлийн эзэн байна тийм ээ. Тэгэхээр энэ нэг өгүүлбэрт бол ингээд ерөнхийдөө хоёр үлийн эзэн байгаа маягаар харагдаж байна. За тэгэхээр except гэдэг үгийн хаанаас бол ерөнхийдөө нэр үг орох юм байна. Нэр үг гэдэг дээр бол хүний нэр байж болно тийм ээ. Бүхий л одоо нэр үгт багтах зүйлүүд байж болно гэсэн үг. За тэгэхээр бидний хариулт дээр болохоор одоо бол за ерөнхийдөө үлийн эзний хүн юуны хаанаас дахиад хүнтэй хүн байх юм байна тийм ээ. Хүн одоо үлийн эзнийг илэрхийлсэн тийм зүйл байгаа юм байна гэж харах нь. Тэгэхээр бид нарт бол яг тухайн үлийн эзэн нь хүн байгаа. Хэдэн өгүүлбэрүүд байгаа вэ гэхээр the manager гэдэг эхний өгүүлбэр байна. За you гэдэг бас нэг ийм үлийн эзэн байна. За 3 дээр болохоор for young man гэдэг бас нэг үлийн эзэнтэй ийм өгүүлбэр байна. За тэгээд that there are some people гэдэг энэ өгүүлбэр бас байна. But we didn't. За тэгээд by still гэдэг нийтдээ энэ өгүүлбэрүүд маань бүгдээрээ л ийм үлийн дөрвөөс бус нь бүгдээрээ тухайн хүмүүсийг агуулсан ийм үлийн эзлүүд байна. За тэгэхээр энэ дээр
Одоо нэгдүгээр өгүүлбэрийн харах юм бол the manager asked him to read the restaurant гэдэг ийм өгүүлбэр байна шүү дээ. Гэтэл энэ өгүүлбэр яг энэ тэр нөгөө эхлэлтэй холбоод үзэхээр ерөөсөө утга гарахгүй байна тийм үү? За тэр нөгөө conference-ын хурлын уран нэгээд ороход ер нь бол тийм юмнаас гадна тэгээ бараг л хоосон байсан гэсэн санаа хэлээд байна. За хоёр дахь өгүүлбэр болохоор if you have a good map of our town тийм ээ. Хэрвээ чамд ингээд манай хотын яг маш сайн тийм газрын зураг байгаа бол гэдэг энэ өгүүлбэртэй утга таарахгүй байна. За гурав дахь болохоор for a young man sitting by the window тийм ээ. За одоо согны хажуу сууж ирсэн залуу эрэгтэй гэдэг ийм өгүүлбэр байна. За тэгэхээр энэ дээр ерөнхийдөө бол except энэ гурав дахь хариулт бол таарж байгаа. За яагаад гэхээр except for гэдэг үг маань for гэдэг үгтэй хэвчлэн хэрэглэгдээд явдаг. За эсвэл дамаараа except гэдэг for баггүйгээр хэрэглэгдэж болно. За эсвэл бол except for гэдэг preposition-даас хамт хэрэглэгдээд явна гэсэн үг. Тэгэхээр за бусад ингээд өгнүүдийн бусад нөгөө хариултуудыг нь уншаад үзсэн ч гэсэн утга нийцэхгүй байгаа. Яг энэ өгүүлбэр бол хамгийн зөв утга нийцэж байгаа. За цогны хажуу сууж ирсэн нэр залуу хүнээс залуу хүнээс хүмэл одоо тэр өрөөнд байсан бус өөр ямар ч тэр өрөөнд өөр ямар ч хүн байгаагүй гэсэн санаа гаргаж байна гэсэн үг. За дараач дээр болохоор the road climb became violent when за тийм ээ. За тэгэхээр when орчихсон байгаа тохиолдолд бас л нөгөө нэг хоёр үлийн эзэн байх ёстой гэдэг санаа явна гэсэн үг. Тэгээд эдгээр өгнүүд маань when, if, because, that, but за гэдэг эдгээр өгнүүд бүгдээр нөгөө хоёр өөр хоёр өгүүлбэрийг хооронд нь холбож байгаа холбоос өгнүүд шүү дээ тийм ээ. Тэгэхээр when гэдэг нэг холбоос өгний хойноос дахиад өөр нэг холбоос үг бол орох тийм дүрэн бол байхгүй. Одоо жишээлбэл when гэдгээс дахиад when if you have гэдэг ийм өгүүлбэр бичигдэж болохгүй. When because гэдэг ийм өгүүлбэр байж болохгүй. When but гэдэг ийм өгүүлбэр байж болохгүй байх нь. Тэгэхээр эндгээр холбоосууд маань ингээд хоёр тусдаа өгүүлбэрийг хооронд нь холбоод нэг өгүүлбэр болгож байгаа тийм ээ. Тэгээд нэг холбоос үгийн хоёр холбоос үг зэрэгцэж орох боломжгүй гэсэн санаа яригдж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо if when-ээс if орж болохгүй, because шууд орж болохгүй, that орж болохгүй, but орж болохгүй. Тэгэхээр биднэрт байгаас үлдсэн сонголт бол when the manager гэдэг нэгдүгээр хариулт маань зөв байх нэ гэсэн үг. За тэгээд яг энийг өгүүлбэртэйгээ холбоод уншаад үзэх юм бол за when the manager asked him to leave the restaurant тийм ээ. За тэр нэг менежер ингээд тэр хүнээс гээд рестораныг орохыг асуухад тэр үйлчлүүлэгч бол маш их тийм тэр нөгөө бүдүүлэг үйлчлүүлэгч бол маш их тийм жоохон violent болсон юм байна гэдэг зүйл яригдж байна гэсэн үг. За сэтэ болохоор we had to wait in line for a long time буюу гэдэг ийм үйлбэр байна. За we had to wait буюу энэ дээр past perfect буюу өнгөрсөн төгс цаг явж байна. Тэгэхээр өнгөрсөн төгс цаг маань яадаг вэ гэхээр дандаа past simple буюу энгийн өнгөрсөн цагтай хамт хэрэглэгдээд явж байх хэвээр. Жишээлбэл энэ the meeting had already started by the time I arrived буюу за намайг очих үед хурал аль хэдийнэ эхэлчихсэн байсан буюу энийг бол өнгөрсөн төгс цаг гэж ойлгохоос илүү те өнгөрсөн цаг гэж ойлгох илүү өөрт амар. Өнгөрсөн цаг өнгөрсөн үйл явдлын өмнө дахиад нэг өөр үйл явдал болчихсон гэж ингэж ойлгох маш амархан зээжлэгдэнэ. Тэгээд дандаа past simple-тай хэрэглэгдэх нь байна. Тэгэхээр бид нарт одоо яг энэ доорх өгүүлбэр дээр past simple орсон өгүүлбэрүүд маань ямар үг байгаа вэ гэхээр за хоёр дахь бол if you have good гэдэг нь зөвхөн present цаг явчлаа. Тэгэхээр энэ бол биш. За because it's crowded гэдэг за энэ дээр болохоор crowded гэдэг өнгөрсөн цаг байна. За энэ өгүүлбэр энэ хариулт байж болох юм. За that there are some people гэдэг нь present цаг явж байгаа. Энэ бол байх боломжгүй. За 6 дахь болохоор but we didn't complain гэдэг өнгөрсөн цаг байна. Энэ бас байж болно. За but still remember гэдэг нь өнгөрсөн одоо present цаг байгаа учраас энэ бол байх боломжгүй. Тэгэхээр бид нэр 4 болон 6 гэсэн хоёр хариултын сонголт үлдлээ. За энэ хоёр дээр энэ хоёроос одоо дахиад шүүлтүүр хийгээ сонгож аавн тийм ээ. За 6 харъя. We had to wait in line for a long time гэдэг өгүүлбэр маань эхлээд бол бид нар ингээд маш их тийм орж
right in a line гэдэг маань ойчрлох гэсэн үг тийм ээ. За тэгэхээр бид маш их уурт хугацаанд ер нь бол ойчрлох шаардлагатай хүлээх ёстой байсан. Гэхдээ бац хүлээх ёстой болсон хүлээсэн тийм ээ. Хүлээчихсэн. За гэсэн утгатай but we didn't complain гэхдээ бид нар гомдлоогүй гэсэн үгсбэр байна л да. За гэтэл дөрөвдүгээр хариултыг болохоор хэрвээ энэ but we didn't complain гэдэг хариултыг сонгохоор бол энэний өмнө бол зүгээр л бас дахиад өнгөрсөн цаг л бичигдсэн бол яг энэ 6 дугаар хариултыг сонгож болох байсан гэсэн үг. За дөрөвдүгээр болохоор because it's crowded буюу яг ингээд энэ очерт ингээ удаан хүлээх ёстой болсон нөхцөл байдал нь юу юм бэ гэдгийг яг энэ дээр яриад байгаа аахгүй. Яагаад тэгэхээр маш их crowded буюу маш их хүнтэй байсан гэдэг зүйлийг энэ дээр ярьж байна гэсэн. Тэгэхээр яг бидний хамгийн зөв хариулт бол дөрөвдүгээр хариулт маань C-ийн 4 буюу энэ хариулт маань хамгийн зөв тохирч байгаа ийм хариулт байгаа. За дээд нь болохоор you find your way around the town quite easily буюу энэ хэний уулбраа уншаад ойлгочих юм бол маш их амархан хийчин тийм ээ. За одоо энэ хотын иргэн тойронд дахыг тойронд дах одоо энэ одоо аргыг одоо энэ замыг маш амархнаар ингээд чи олчноо гэдэг юм ярьж штэ одоо жишээлбэл банк руу яаж явах юм тийм ээ дэлгүүр яаж явах юм гэдгийг чи маш амархан олчноо гэдэг зүйл ярьж байна. Тэгэхээр ямар юмтай байвал бас хүн маш амархан тухайн одоо дэлгүүрийн байршлыг ч юм уу тийм ээ. За одоо юу гэдэг банкны байршлыг олох юм уу олох вэ гэдэг зүйл ярьж байна. Тэгэхээр энэ дээр одоо хоёр дахь буюу P have good map of our town буюу яг манай хотын энэ маш сайн газрын зурагтай байхан бол чи ингээд хаашаа явахаа маш сайн олчно гэдэг энэ хариулт байж гинэ гэсэн. Тэгээ бусад 3 хариулт маань гурвуулаа тохирохгүй байгаа гэсэн. Тэгээд энэ дээр бас нөгөө view байгаа юм чинь энэ дээр энэ дээр if байж байх юм байна гэдэг хариултыг сонгоно гэсэн үг бас. Яагаад гэвэл хэрвээ нөгөө first conditional буюу нэгдүгээр болцолт өгүүлбэр first conditional гэдэг зүйл яваад байгаа юм. Нөгөө first conditional байх юм бол if байгаа present simple байгаа will гэдэг ийм бүтцтэйгээр бичигддэг. Тэгэхээр бас энийг ингэж олох магадлал иймийг хоёрын аргаар олох боломжтой гэсэн үг байна шүү дээ. За ийм хариултаа болохоор it was a long time ago that we first met тийм ээ. За бид нар ингээд анх уулзахад бол нэлээд бид нар маш их дээр үед уулзж ирсэн гэдэг ийм санаатай өгүүлбэр. За тэгээд эндээс that some people at the door энэ бол энэндээ таарахгүй юм тийм ээ. Ингээд хаалган дээр маш олон хүмүүс байна гэдэг ийм хариулт бол таарахгүй байна. But we didn't complain. Гэхдээ бид нар гомдлоогүй. Энэ бол энэ өгүүлбэртээ таарахгүй. But I still remember it as if it was yesterday буюу өчтөр байсан юм шиг л би үүнийг санаж байна тийм ээ. За маш олон одоо жилийн өмнө уулзсан гэхдээ яг өчтөрхөө юм шиг санаж байна. Буюу энэ 7 дугаар хариулт маань энэ дээр ийтэй таарч байгаа гэсэн үг ээ. За 2-ын 4 дээр болохоор match the jobs with their duties буюу тухайн ажил мэргэжлийг ерөнхийдөө ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэдэгтэйг нь холбоно гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бас л яг саянатай ажиллах нь 5 ажил тэгээд одоо нөгөө 7 тийм өгүүлбэрүүд байгаа тухайн ажил үүргийг тодорхойлсон. Тэгээ хоёр нь болохоор бас нөгөө extra буюу нэмэлтээр та нарын толгой эргүүлэхийн тулд оруулчихсан байгаа ийм зүйл байгаа. За тэгэхээр хамгийн ихний дээр болохоор mining engineer буюу уул уурхай инженер тийм ээ. За тэгэхээр энэ дээр инженер болон уул уурхай инженер гэдэг хоёр ойлголт маань тустай ойлголт. Тэгэхээр mining гэдэг үг дээр бид нар их хүчлэн голчлох нь тийм ээ. Уул уурхай инженер яг ямар ажил гүйцэтгэдэг юм бэ? Уул уурхай гэдэг манаас яг өөрөө яг юу билээ гэдэг дээр фокуслох нь байна шүү дээ. За тэгэхээр уулбар дээр уншия. Уул уурхай бол одоо жишээлбэл одоо газрын гүнд байгаа тийм ээ. Тэр эдэс байлгийг ухаж гаргаж авч байгаа зүйл шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр яг үеийнтэй холбоотой өгүүлбэр хаана байна вэ гэхээр хоёр дахь өгүүлбэр буюу France manages the overall process of extracting valuable materials from the earth буюу за одоо тийм үү дэлхийгээс тийм ээ их дэлхийгээс ингээд нөгөө үнцэнтэй valuable materials гэдэг маань одоо нөгөө одоо аалт одоо тэ жонш за одоо юу гэдэг тэдгэрүүдийг ярьж байна гэсэн.
тэдгээр одоо үнцэнтэй тийм материалуудыг түүхийн эдүүдийг ингээд үйлдвэрлээд гаргадаг тийм одоо хэрхэн үйлдвэрлэхүүд менеж хийдэг, за төлөвлөдөг ийм ажилч нь бол mining engineer байдаг бахнэ. За доктор болохоор за энэ бол доктор бол маш амархан тийм ээ. Treats people who are ill and gives health advice to them буюу ингээд өвчтөй байгаа хүмүүсийг эмчилдэг. Тэгээд тэднэрт эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг хүн бол доктор буюу эмч гэдэг мэргэжилтэй хүн. За энэ дээр болохоор бас нэг энэ урдаар хариултыг сонгож болох нөхцөл үүсэж байгаа. Нэг юу гэж байгаа гэхээр provides medical service to people who want to enhance their physical appearance гэдэг ийм хариулт байна л та. Тэгэхээр энийг бас зарим тохиолдолд хүүхдүүд хараад энэ хариултаас байж болох юм байна штэ гэдэг юу өсөж магадгүй. Гэтэ яг энэ хэлбэрээр ингээд уншаад үзэхээр яг нэг physical appearance буюу одоо бие бэлгийн дээр гадаа дүр төрхөө нэмэгдүүлэхийг хүсэж байгаа хүмүүст тийм medical service буюу эрүүл мэндийн тийм үйлчилгээ үзүүлдэг тийм ээ. Тийм хүн байх нь шүү дээ. Одоо энэ бол жишээлбэл юу гэдэг юм одоо магадгүй одоо юу гэдэг юм одоо дасгалжуулагч байдаг ч юм уу тийм ээ. Арай тэр тал руугаа болоод явчихж байгаа гэсэн зөвхөн нөгөө physical appearance гэтэл нөгөө бидний яг эрүүл мэндийн тал руу бол нөгөө одоо тий одоо зүрх одоо бүр уушиг гэлээ тэр тал руугаа эмчилдэг хүмүүсийг хэлээд байгаа шүү дээ. Энэ бол зөвхөн гадаа дүр төрхний хувьд яриад байгаа юм. За тэгэхээр дараачих нь болохоор journalist буюу сэтгүүлч байна тийм ээ. За тэгэхээр сэтгүүлч маань болохоор дөрөвдүгээр хариулт буюу works to write articles for newspapers, magazines, television or radio тийм ээ. За одоо санам нэгэд article өгүүлэл бичдэг. За санам за хэвлэл телевиз радиод ингээд өгүүлэл бичдэг ийм хүн бол сэтгүүлч. За менежер болохоор за нэгдүгээр хариулт буюу is in charge of controlling and organizing a business or an activity in the company or a team тийм ээ. За менежер хүн ямар үүрэгтэй вэ гэхээр за тэр нэг удирдах, за бизнесийг за зөв зохион байгуулах, за эсвэл нөгөө үйл ажиллагаа компани эсвэл багийг ингээд зөв удирдах, зохион байгуулахад хариуцлага хүлээдэг хүн бол менежер байх нэ. За carpenter буюу carpenter гэдэг маань мужаан тийм ээ. Тэгэхээр мужаан маань makes and carries different kinds of things from wood буюу модоор ингээд янз бүрийн тийм олон төрлийн зүйлүүдийг ингэж хийдэг, гараараа хийдэг хүн бол carpenter гэж мужаан гэж явна. За тэгэхээр 3 болон 7 дугаар хариулт бол ерөөсөө эдгээрүүдийн айландааш тохирохооргүй юм үүргүүд байсан байна. За тэгээд энэ мэтчлэнгээр яг 2018 оны бие вершнийг хийж болно, үргэлжлүүлээд хийж болно. За тийм бас яг энэ линкээр ороод материал татаж авах өөр оны дасгалыг ажиллагаас бүрэн боломжтой гэсэн үг. Okay, so our lesson has come to the end, and I hope you enjoyed many methods, many ways how to do the tasks, how to do different kind of tasks, and I hope you enjoyed your learning.